За даагрын талаар ярилцъя. Даагр гэж одоо энэ манайхны хэлдгээр Чичлүүр утга. Чичлүүр утгыг ер нь хаана үүссэн юм бэ? Хоёр талтай эртээ жад хэлбэртэй утгыг хаана үүссэн юм бэ? Юунд хэрэглэдэг юм бэ? Энэ талаар үзэл бодлоо хуваалцаач, санал солилцооч найзууд. Одоо чи яг ижлэх даагр мөртлөө, саяныхтай ажиллах мөртлөө энэ болохоор нэг талтай эрттэй байгаа. Энэ талтай эргүү, нөгөө талтай эрттэй. Тэгэхээр энэ дааграас дотроо олон төрөл янз байна. Тэгэхээр ямар тохиол ашигладаг юм бэ? Энэ даагрыг энэ даагр барихад, Чичлүүр утга барихад ямар мэдрэмж төрдөг вэ? Нэг ашиглаж чадах уу? Мэдээж 18 нас хүрээгүй хүн бол утга ашиглаж болохгүй, зөхөмжгүй. Тэгэхээр даагр ийм хоёр талтай эрттэй утгыг юунд ашигладаг вэ? Ямар хүмүүс ашигладаг вэ? Ямар ажил мэргэжлийн улсууд ашигладаг вэ? Даагрыг бас цуглуулганд их ашигладаг. Тэгэхээр энэ ямар хүмүүс яаж цуглуулж байна? Ямар тохиол ашиглаж байна? Найзуудад өөрсдийнхөө туршлагаас хуваалцаач. Шинэ зарим улсын одоо далбаан дээр хүртэл одоо утга сэлэн байдаг. Тэгээд энэ талаар бас өөрсдийн мэддэг зүйлээ хуваалцаарай. За баярлалаа.